Өнөөдөр хамтдаа ойлголттойгоор амьдралын талаарх үннийг ойлгонгоо хамтдаа эхлэе. За одоо хуваалцагдах түүх бол миний түүх байна. Гэхдээ би та бүхнийг ч гэсэн өөрсдийнхөө үнний үннийг ухаарлаа. Бас дэлхийд байгаа хүмүүстэй хуваалцаарай. Тэгээ энэ чатн дээр, комментэн дээр хуваалцаарай. Ерөөсөө хүм төрөлхтний зорилго бол үннийг ухаарч, үнний замаар явж, үнэнд хүрэх нь. Үннээр амьдрах нь бол миний зорилго байна. За одоо бид хэдийн ингэж үнний түүхийг хамтдаа энэ хуваалцаж байгаа зүйлийг юу гэж юм бэ гэхээр сад яа гэдэг үннийг хамтдаа эрэлхийлэх гэсэн утгатай юм. За тэгэхээр 30 наснда би их чухал зүйлийг ойлгож авлаа. Нээж авлаа. Тэр бол миний амьдралын бүх зүйлийг өөрчилсөн. Дан ганц надад гэхгүйгээр хэдэн миний тэндээс ахуулаад хэдэн мянган хүн дээр би ашиглаад тэр хүмүүсийн амьдрал ч гэсэн чухал өөрчлөлтийг авчирсан зүйл юм аа. Тэгэхээр ер нь бол та амьдралдаа тэр үнэн гэдэг зүйлийг нээхэд тэр үнэн бол таны өөрийн амьдралын онцгой мөн чанар, зорилготой нь байдаг юм аа. Тэгээд тэр үннийг та нээсэн үедээ өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлж байгаарай. Хувийн амьдралдаа, ажил мэргэжлийн амьдралдаа, өөрийн бусад буйны амьдралдаа, хувь зайны амьдралдаа хэрэгжүүлж байгаарай. Амьдрал бол ерөөсөө дөрвөн баг байдаг. Дөрвөн баг нь. Энэ дөрвөн багны нэг нь болохоор өөрийн хувийн амьдралдаа бүхий л төвшөндөө аж аргалтай байх. Ажил мэргэжил, хувь зайны амьдрал, тэгээд буйны амьдралдаа бүхий л төвшөндөө аж аргалтай байх. Тэгээд энэ үнээр нэг хоёр зүйлийг хэлж штэ. Зорилгот хувь зайны амьдрал гэж яригдж байна. Тэгмүүдээ буйны амьдрал гэж яригдж байна. Хувь зайны амьдрал нь бол таны өөрийн бүтээл байгаа. Бүтээх мөн чанар тэнд орж ирдэг хувь зай. Буйны гэдэг дээр би юу хэлж байна вэ гэхээр таны хувь нэмэр оролтыг хэлээд байгаа. Дан ганц танд гэхгүйгээр маш олон хүнд энэ оршихуйн цаашдын хувьсан өсөн хөгжлийн төлөө хийх таны хувь нэмэр оролтыг хэлж байгаамаа. Ингээд бид бүгд маш онцгой тийм өөрсдийнхөө амьдралын зорилгыг амьдралдаа нээж болдог баа. Өөрсдөө онцгой амьдралаараа, өөрсдөө онцгой зүс царайгаараа хэрэгцээгээрээ онцгой бусдаас өөр тэр өөр хүслээрээ бас ингээд даван гарахыг хүсэж байгаа тэр асуудлаараа дамжуулан бид бүгд өөрийн тэр үннийг олдог байгаа. Тэр үнэн бол бидний онцгой амьдралын зорилго юм аа. За тэгээд би тэр надад хувьсан өөрчлөлтийг бий болгосон тэрхүү түгээ би таадаг тасгалын дараа зааж хамтаа эхлээд тасгалаач. Энэ сар бид юун дээр ажиллаж байгаалаа? Зүрх судасны систем дээр ажиллаж байгаа. Энд юу орох вэ? Зүрх маралт, цусны эргэлт. Танд мага зүрх судасны ямар ч асуудал байхгүй байж болно. Зүрхэнд тань ч юм уу, дагалттанд тань ч юм уу. Эсвэл цусны эргэлтэнд ямар ч асуудал байхгүй байж болно. Гэтэл бид энэ систем дасгалаа хийснээр дамжуулан бид хийж байгаа зүйл юу юм бэ гэхээр ерөөсөө л түүнийгээ эрчимжүүлэн, хүч өгчүүлэн цаашд тийм өвчлөлттэй байхгүй. Өвчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өөрч харж байгаамаа. Юунаар урьдчилан сэргийлэх юм бэ гэхээр зүрх судасны системтэй маань холбоотой ямар л стресс байна, өвчлөл байна, хөгшрөлтөд урьдчилан сэргийлэхийн тулд хамтдаа эрчимжүүлэн хүч өгчүүлж байгаамаа. Асуудалгүй байлаа гэхэд тийм ээ. За дээрээс нэмэх энэ сарын хувьд бол бидгээс санхүү дээр ажиллаж байгаа. Мөнгөтэй холбоотой. Санхүүгийн доктортой байдал болон мөнгөтэй холбоотойгоор ажиллаж байгаа. Энэ бас зүрхтэй холбоотой. Зүрхний асуудалтай. Мөнгө санхүүгийн асуудал бас зүрхэнд нөлөөлдөг. За гурав дахь нь хувь зайны амьдрал дээр ямар ч зорилгоо мэдэхгүй, төөрөгцсөн, чиглэлгүй байх дээр ажиллах байгаа. За тэгэхээр ер нь бол зүрх судасны системийн яг биет өвчин байна уу? Ажил мэргэжлийн амьдрал дээр ямар нэгэн өвчин, стресс байна уу? Хөгшрөлт байна уу? Ажил мэргэжлэр ч гэсэн болдог. Хувь зайны амьдрал дээр ч гэсэн тэр стресс, хөгшрөлт болдог юм аа. За энэ бүх асуудал одоо жишээ санхүүгийн докторгүй байдалч гэдэг юм уу? Амьдралын зорилгоо тодорхой мэдэхгүй байх, төөрөгцсөн байх ч гэдэг юм уу? Энэ бүгд юунаас гарч ирдэг юм бэхээр нийтлэг шалтгаанаас гарч ирдэг.
Ерөөсөө тухайн хэсэгт очих шимт хижээл дээр нь блок бий болохоор би болд юм аа. Танд хаана л өвдөлт байна, тухгүй байна, тэн дээр шимт хижээлийн дутагдал байгаад байгаамаа. Бидний хийх ёстой зүйл юу юм бэ гэхээр ерөөсөө л тэр блокийг арилгах юм. Тэгснээр шимт хижээл нь тийш очих боломжтой юм. Тэр блокийг гаргах хэрэгтэй гэсэн. Жишээлбэл зурхны хувьд бид бол тэ цусны тэн дээр очиж тэ шимт хижээл явуулж чаддаг юм. Санхүүгийн хувьд бол тэ мөнгөний блок, мөнгөний өрсөлдөлийн блок, тэ боломжууд орж ирэхгүй байх блок. Боломжуудын урсгал блок байдаг ч юм уу те санхүүгийн урсгал дээр блок байдаг ч гэдэг юм. Хувь зээний амьдрал дээр хувь зээний одоо амьдралдаа тодорхой байдалтай чиглэлтэй байхад тэрний урсгал нь бас хаалттай байдаг ч юм уу. Тэгэхээр энэ бүгдийн бас блок байна гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр блок байна байхын яг үндсэн нийтлэг шалтгаан бол ерөөсөө л энергийн дутагдал байгаа. Энергийн дутагдал яагаад бий болж байгаа юм бэ гэхээр бид сарнсан төлөвтэй гадагшаа чиглэлтэй. Би энийг хүсэж чинь тэгээ маш олон зүйл таны гадагшаа төвлөрүүлэхэд зориулсан тийм маш олон зүйлсүүд бас ингээд таны амьдралд өрнөж байгаа бас. Тэгэхээр энэ блокийг арилгахын тулд бид ерөөсөө л энэ сарнсан байгаа энерги төлөө өөрийн тулд татж байгаа хэрэгтэй. Тэгж байж гэмээр хамтдаа зүрх судасны систем дээр байна уу, ажил мэргэжил байна уу, хувь зээний амьдрал дээр байгаа блокийг гаргах боломжтой. Блокийг тайлах боломжтой. Тэгээ энэ юунаас эхэлдэг юм бэ? Хамгийн үндсэн суурь буюу таны өөрийн зорилтоос буюу тий шийдсэн байгаа байдлаас бий болдог юм аа. Тэгээд тэр нь түүнийгээ та өөрийнхөө хувийн амьдрал дээр байна уу, хань ажлын амьдрал байна уу, гэр бүл байна уу, гэр орондоо байна уу, ажил мэргэжил, боловсрол, карьер, ажил, бизнес, үйл хөдлөх хөрөнгөт, баялаг, орлого юм байна. Юун дээр л та ямар хэрэгцээтэй байна, хүсэлтэй байна, тий одоо даван гарах асуудалтай байна. Тэр бүгдийгээ одоо дүүргэнэ гэдэг хүслээс зорилгоос эхлэх юм аа. Жишээлбэл сэрэмсрийн урсгалд блок байвал түүнийг арилгах дээр ажиллах ч юм уу тийм. Тэгээ та Тэгээ аль нь ч байна бүгдэн дээр нь ерөөсөө урсгалын блок байгаамаа. Тэр блокыг арилгахын тулд бид блок яагаад байгаа юм бэ гэхээр энергийн дутагдал байгаа. Энергийн дутагдал яагаад байгаа юм бэ гэхээр энерги маань сарнсан байгаа учраас тий анхаарал төвлөрөн маань гадагшаа чиглэлтэй байгаа учраас байж байгаа. Тэгэхээр энэ блокийг гаргахын тулд альныхын ч блокийг гаргахаар байна. Тэхийн тулд бид энерги буцаан авчих хэрэгтэй. За ингээд та өөр дээрээ ажиллахаа тий бид өдөр болго ажиллаж байна. Ингээ ажиллахдаа бид бол өөрийн зорилтоо хүчрхжүүлэхийн тусламжтайгаар бол энэ зорж байгаа зүйлээ бодит байдал болгохын тулд өөрийн блокоо арилгахын тулд хамтдаа ажиллаж байгаа. Ингээд та жилийн турш хамт хийхэд та аяанда танд тий жил байна уу тий хэр хугацаа танд та хийхэр байна. Тэрүүгээр хийхэд аяанда энэ зүйлсүүдээр өөрчлөлт гарна. Гэхдээ танд арай их хугацаа орж ийнэ. Би жоохон хурдтай гэмээр байна. Процессыг хурцсамаар байна гэх юм бол бүр илүү нарийн түвшинд бол ажиллах одоо юу гэдэг хөтөлбөрүүд байдаг юм шүү. Тэгээ энэ дээр бол одоо хүнд өвчтөй хүмүүсийн хувьд бол нэг их хугацаа байхгүй, олон жил байхгүй би хурцтай гэвэл тэр боломжууд байдаг. Гэхдээ таны дотор жинхэнэ одоо тэр дуудлага байх үед л тий үнэхээр хүсч ивэл тэр үедээ л түүнээс биш бол заавал шаардлагагүй эндээ хамтдаа тий энэ төвшөнд ажиллаж байхад бас болно. За одоо бүгдээрээ нүдэн анаараа хамтдаа шууд дасгалдаа оръё. Хамтдаа өөрийгөө эдгэрүүлэх процессоо идэвхжүүлэхийн тулд аниргүй төлөвтөө оръё. Аниргүйт нь таныг өөрийгөө эдгэх процессыг тань идэвхжүүлэхийн тулд яг энэ үед ноёлсон байна. Яг одоо танд ямар мэдрэмж төрж байна? Өөртөө оноог энэ төлөвтөө оноог. Тэгээд хоёр гараа зүрхэндээ байрлуулаарай. Тухайн орон зайдаа өөрийн төвлөрлөө ураарай. Хэлээрэй. Би Рамеш гэдэг өөрийнхөө нэрийг хэлээ тий. Би өөрийн төвлөрлөө энэхүү орон зайдаа уурж байна. Би өөрийн анхаарлаа энэхүү төвлөрлийг бэхлүүлэхийн тулд урьж байна. Энэхүү орон зай. Тэгснээр би яг энэ цаг мөчтөө 100% яг эндээ байж хаашаач миний төвлөрөл сарнихгүйгээр би өөрийнхөө төвлөрлийг анхаарлаараа бэхлэхийн тулд анхаарлаа би энд урьлаа. За тэгээд би энэ сүүлийн хэд хоног бол тий
Надад сэрэмсэр байдаг юм байна гэдгийг мэдсэн байгаа. Тийм ээ намайг бүтээсэн юм байна гэд. Тэгэхээр би одоо өөрийн бүхнийг мэдэгч сэрэмсрээ алга болон зүрхний хоорондох орон зайд би урин залж байна. Урин залж сэрэмсэртэй би суудал олгож байна. За өмнө нь бол та өөрөө мэдхгүйгээр авсан байж байна. Гэтэл энэ үед бол та яг зоригтойгоор санаатаагаар авчиж байгаа хгүй. Тэгэхээр энэ процесс бол өөр илүү хүчтэйгээр явагдана гэсэн. За яг эндээ 9 удаа амьсгалаарай. Энэ амьсгалаар дамжуулан энд хэрэгтэй бүхий л энерги, бүхий л амьдралын хүчийг хамтдаа эндээ өгье. Энэхүү орон зайдаа өгье. Бид бүхэн яг одоо сарнсан салангад байгаа энерги буцаан цуглуулахаар, хураахаар зорж байна. Тэгснээрээ дамжуулан өөрийнхөө зорж байгаа, шийдсэн байгаа тэрхүү зүйлээ бодит байдал болгохын тулд тэрхүү процессыг тухайн асуудлыг даван гарахын тулд хэрэгцээнүүдэд дүүрэхийн тулд зорилгоо бүрэн дүүрэн болгохын тулд өөртөө ажиллаж байна. Тэгэхээр зүрхэндээ тунхаглан хэл. Зүгээр л өөртөө бид зүрхэндээ тунхаглаж байна гэж хэлэхэд шууд автоматар хэлэгдэнэ. Би өөрийнхөө нэрийг хэлээрэй. Амьсгал бүрээрээ нэг үг хэлээрэй. Энэ бол гол түлхүүр нэм, техник нэм. Үгүүгээр нь та яг ингэж хэлгээд бас дээрэс нь та үг хэлж байна гэдэг чинь энэ бол авиа болж байгаа юм. Танд байгаа одоо багаж юу байна? Энэ цаг мөчөд бол таны гар байна. Та мэдээж бас өөр бусад багажуудыг бас ашиглаж бас болно. Яг энэ үед та бас багажаа барингаа эндээ ажиллаж болно. За хэлээрээ би Рамеш намайг тэрхүү үг тухайн орон зайд хэлэхэд танд нэг тийм давтамж байлгах хэлэлт мэдрэгдэж байгааг мэдрэг болно. Юу л хоошин бодож байна. Тэдгээр бүхий л блокуудыг би уусан алга болгож юунаас вэ гэхээр нэгт цогц эрүүл бий. За та хувийн амьдрал дээр ямар нэгэн эрүүл мэндийн асуудал авсан бол энэ хэлээрээ за цогц эрүүл бий. Тэгээ өөрийнхөө зорилгоо цогц эрүүл зүрх, цогц эрүүл гаралт, цогц эрүүл цусны эргэлт, хоёрт цогц баялаг дүүрэн, баян чинэлэг, оюухан, оюун бодол. Эсвэл санхүүгийн ямар л асуудалтай байна түүнийг идеалны төвшөнд тий одоо та ямар байхыг хүсэж чинь тэрийг одоо хэл. Та өөрийнхөө санхүүг ажил мэргэжлийн амьдрал дээр ямар зүйл хүсэж чинь эндээ одоо хэлээ. Өргөжлүүлээд цогц баян чинэлэг, баялаг орлого, баялаг дүүрэн орлого, цогц баялаг дүүрэн боломжууд, цогц баялаг дүүрэн экосүр нөөцүүд, гуравт цогц цэцэн мэргэн угаал сүнс гэдэг дотор таны амьдралын зорилго болгосон. Тэгээ одоо энэ хэсэгтээ та бас амьдралын зорилготой амьдрал дээр зорьсон зүйлээ бас энд хэлээрэй. Цогц цэцэн мэргэн сэрэмсэр, цогц цэцэн мэргэн тодорхой байдал, цогц цэцэн мэргэн чиглэл. Та тунхаглаа хэл. Энэ энерги төлөвтөө одоо байгаарай. Энэ нэгдсэн төлөвтөө одоо байгаарай. Оюун бодлын хувьд тайван. Оюун бодлын хувьд бодлого. Бие махбодын хувьд тайвширсан. Энэ миний мэдрэмж та өөрийнхөө мэдрэмжийг хоол.
Тэг мэдрээрээ сэтгэл санааны хувьд амар амгалан сүнслийн төвшөнд анир энэ хөрсөн төлөвтөө би дараагийн 24 цагтаа энэхүү төлөвөө бол бид арилгахыг хүсэхгүй байгаа. Яг энэ төвшөнд нь хадгалахыг хүсэж байгаа. Тэгээ бусад процессуудаас ялгаатай нь бид энэ бий болгосон үр дүнгээ одоо энэ бий болгосон төлөвөө 24 цагийн туршдаа унгахгүйгээр сарниулахгүйгээр хадгалахыг хүсэж байгаа. Үүний тулд яаж байгаа вэ? Яг одоо та өөрийнхөө эрүүл оршихуйн төлөвөө одоо өмнө нь ямар байв? Одоо ямар болсон байна? Түүнийгээ тэгээд бид бичиж байгаа. Та бичих юм бол тэр зүйл үлддэг юм аа. Та амаараа хэлэх юм бол хэлсэн зүйлтэй замхраад алга болчих юм аа. Та бодоход та өөр зүйл бодоход л тэр бодол чинь арилж шүү дээ. Тийм учраас бурхан минь бичээрэй. Бичих их чухал юм шүү. Тийм нүдэн нээснийхаа дараа бичээрэй. Одоохондоо бичээд иргөө. Тэгээ өөртөө хэлээрэй. Хинд энэ тусламж хэрэгтэй байна вэ? Ямар нэгэн асуудлаа шийдэхийг хүсэж байгаа ямар хүнийг би таних болъё? Өөрсдөө хүч өргөжүүлэхийг хүсэж байгаа. Миний хүүхдээ алинд нь хэрэгтэй билээ? Миний охинд хэрэгтэй юу? Миний эхнэрт хэрэгтэй юу? Ханд хэрэгтэй юу? Миний аавд хэрэгтэй юу? Миний ажлын газрын хүмүүс хэрэгтэй юу? Миний хотод энэ хэрэгтэй байна уу? Миний улсад энэ хэрэгтэй байна уу? Гэт хэдгээр хүмүүсийг ураарай. Тэр хүмүүсийн өмнөөс нь формыг нь бөглөөд өгөөрэй. Деталуудыг бичээрэй. Үүнийг хийгээд эхлээрэй. Resolve form буюу тэр формыг нь бүлэгтэн туслаарай. Одоо үнгүүгээр нь орж ирсэн ч байна уу? Эсвэл зүүмээр орж ирсэн ч байна уу? Хамаагүй. Тэр хүмүүстэй туслан формыг нь бүгэлж өглөөрэй. Өөртөө шийдвэр гаргав. Би 10 хүн туслана, 20 хүн туслана, 30 хүн туслана гэд үйлдэл хийгээд эхлээрэй. Энэ бол маш хүндтэй ажил юм шүү. Энэ бидэнд чөлөөлт хийхэд тусална. Энэ бол бидний бусдаа хувь нэмэр оруулах ажлын маань нэг юм. Тэгэхээр айл болох олон хүнийг ураарай, хүмүүстэй ярилцаарай, бичлэг хийгээрэй, лайв хийгээрэй. Энэ танд илгээж байгаа мэйл ямар л мэйл вэ? Түүнийг илгээдэг ч юм уу? Зүгээр л үнийг та өөрийнхөө хийхэд бусдын сайн сайхны төлөө хийгээрэй. Хөлийн хуруунууд гараа салгаад гарынхаа хуруунуудыг хөдлөглөө. Хоёр алгаа хооронд нь зүйл авчраа битгий өөрөөрөө халуун болохгүй. Алгаа нүүрэн дээрээ байлуулаад гараараа нь харанхуй орон зайг бий боллоо. Харанхуйд нүдэ 3 удаа нээж яана. 1 2 3. 3 удаа нээж ирснийхаа дараа нүдийг нээгээд 2 гараа мөнгө. За одоо тоогоо бичээрэй. За би нөгөө түүхээрээ өргөжлүүлээ. Түүх. Би 5-аас 10 настай байх үедээ 5 насныхаа түүхийг би таадад ярьж өгсөн. За 10 настай байхдаа би ааваараа ямар барах гэжсэнаа би санд юм аа. Ямар их хүндэтгэлтэй юм бэ? Ямар хүндтэй юм бэ тий? Маань би аавгаа хараад очиж шаардлагасан та. Тэгэл аавынхаа хийж байгаа ажлыг л би аав шиг болох юмсан л гэж боддог байлаа. Ерөнхийдөө бол миний аав энэ ямар агуу юм бэ гэж би ааваараа бахархдаг байлаа. Мэдээж би эдний ихэнх нь бол эцэг ихтэй татагддаг тийм ээ эцэг. Гэхдээ би аавынхаа ажилтан татагдсан. Хийж байгаа ажилтан. Би ямар л жоохон ойлгосон байна. Манай аав ингээл очиод ингээд лекц тавих нь надад ингээд гоё санагддаг байсан. Би ерөөсөө тийм болно л гэж боддог байсан. Тэгэхээр юу гэсэн үг байх нь? Хүсэл бий басан байна. Хүсэл ярьсан байна тийм. Энэ хүсэл таны сүнс таны дотор бий болгосон зүйл байна. Мөрөөдлийг сүнс бий болгодог.
Би ерөөсөө би аав шиг л хүн болно. Би аав шиг одоо би залуу ч гэсэн би аав шиг болоод яг ийм ажлыг тий аав шиг ажил би хийнэ. Олны өмнө ингэж би ярьдаг. Олонд хүнлэгсэн хүн болно гэж би мөрөөдөд бол энэ хүсэл мөрөөдөл маань тэгээ би нэг өдөр хийнэ гэж шийдвэр гаргасан байна. Нэг өдөр би тийм болно. Тэгээ би үнэхээр аав шиг байх зорилготой басан байна. Үнэхээр зорьсон байгаа. Сонирхолтой бац сүнс бидэнд хэрхэн таны өөрийн зан чанарыг бий болгоход тусалдаг. Яг эндээс харах юм бол таны сүнс. Жохон хүүхдийн хувьд бол миний хувьд бол аав энэ л одоо миний зорих юм байна гэж бодлоо. Тэгэхээр би та хэдийг нөгөө өөрсдөө амьдралын түүгээрээ хараасаа гэж хүсэж байна. Аяллаасаа хар. Тэ одоо тэдээс нас гэдгийг хар. Тэгээ 1-5 настай ямарсан 5-10 нас ямар байсан гэдэг ч юм. Ингээ хар. Тэгхийн бол та өөрийн амьдралын зорилготой нь ямар юм бэ гэдгийг ойлгох болно. Хизээч ороодохгүй. Та хэдэн настай байсан ч гэсэн та амьдралын зорилгоо эхлүүлэх бол амьдралын зорилгоо биелүүлэх боломжтой. Би ч өстэй настай болоо би ч өстэй одоо миний нас өнгөрсөн гэж битгий бод. Одоо яг зөв цаг нь хизээч ороодно гэж зүгээр л хийгээрэй. За одоо асуух асуулттай хүмүүс байвал надаас асуугаарай. За тэгэхээр би та хэдэд бол үннийг хуваалцлаа. Та хэдийг бас үннийг мэдрүүлэхэд зориулаад хичээлийн өмнө болон дараа нь үннийг хуваалцлаа тийм ээ. Тэгээд та одоо тэр үнэн одоо ямар л үннийг та туулсан байна. Ямар л гэгэрэл танд бий болсон байна. Түүнийг та YouTube-ийн комент дээр бичээрэй. Тэгээ хуваалцаарай. Бусдад хуваалцмаар байгаа тэр үннээ хуваалцаарай. Тэгэхэд би тэр комментыг харж агаад олон хүнд тэр үннийг танд хүргэх болно. Тэгээд хэдий ч нэ одоо энэ хөтөлбөрт те бусдын сайн сайхны төлөө та хэдий ч нэ олон хүн бас ингээд уурж оруулаа те үнгүүд нь ч нэ аль нь ч орж оруулаад тус болно. Би яг тэр нөгөө нэг тоог нь харж агаад хэдэн хүн уурсан байна гэдгийг хараад яг тухайн таны одоо хэр олон хүнд хувь нэмэр оруулсан байна гэдгээс нь шалтгаалаад би дараагийн түвшинний сургалтуудад те бүр 36 мянган долларч гэж багшилж байгаа. Тэр байтугай ингээд бүр дээд түвшний 30 одоо юу гэдэг 300-аас байна уу 600-аас байна уу те дээш 1000 ч байна уу хэдэж байна те тэр бүх хөтөлбөрт альч төвшөнд байна тэрүүнд нь бол орох боломжийг бол би олгох болно яг ингээ харж агаад өсөө хөгжилт нь хэр байна чадамж нь яг одоо төвшин нь яг аль байна гэдгээс шалтгаалаад тэр төвшнийх нь одоо багш хөтөлбөр боловсролыг нь олгох болно гэж. 27 хүн яг 9 тий хэдүүлийн яг синхрон нийтлүүдээр байгаа юм. За одоо өөрсдийнхөө хувьсан өөрчлөлтөд хуваалцаарай. YouTube-аар орсон ч гэсэн танд хувьсан өөрчлөлт болж байгаа шүү. Танд бүх хөтөлбөр суух шаардлагатай гэж битгий бод. Зүгээр аль хөтөлбөр та яг үнэхээр ормоор байна гэнэ гэд буудлага төрсөн үед л суух хэрэгтэй. Та зөвлөх байж болно, коуч байж болно. Коуч зөвлөх багш болохын хамгийн ихний суурь бол ерөөсөө өөрийн хувьсан өөрчлөлтөд хуваалцах юм. Тий өөрт болж байгаа тэр өсөн хөгжилтийнхөө процессыг бусдад хуваалцах юм. Тий тэгэж тий одоо түүнийгээр дамжуулаад бусдад ухаарсгийг л арилгах. Тэр хувьсан өөрчлөлтөд багш хуваалцаарай гэж багш хэлж байна. За асуух асуулт байна уу гэж багш асууж байна. Манайхан комментэн дээр бичээрэй. YouTube дээр 1-2 асуулт байна гэж бичсэн байна. За өөрийнхөө замыг хэрхэн мэдэх вэ гэж асуусан байна. Өөртөө замаа хэрхэн мэдэх вэ? Тэр хүний нэр нь хэн бэлээ? Абижит. Тавтамаар маш гоё асуулт байна. Тэгээ үүн дээр би хэлэхэд өөрийн замаа хэрхэн мэдэх вэ гэдгийг нь би таадад хэлэх гээд байгаа түүх байгаа. Тэгэхээр 1-3 наснда юу болсныг санаж гэнэ үү? Тэрнээс ихэл бичээд ихэл өөрийнхөө амьдралын түүх биш. Чи санахгүйсэн ч гэсэн ээж бусад хүмүүс санджвал тэрийг бич. Би таадад нөгөө нэг бусдыг энэр нэгөө сэтгэлтэй тэр нөгөө нэг гахаан түүхээр би болсон гэж хэлжсэн тий. Дараа нь би тий
Аа. Тэнгүүтээ би ингээд аавыгаа хараад те үнэхээр ийм болох юмсан гэж миний дотроос хүсэл би болсныг хэлж байна. Тэгээ 30 наснда бол хүний миний хийгээд бусдын амьдралд маш том хувьсан өөрчлөлтийг хийх үннийг би нээж олсон гэдгээ би 30 наснда хэлсэн гэдээ одоо энэ хэлж байна тийм ээ. Мгм. Тийм. Тэгэхээр яг түүнтэй ижилхэн энэ түүхүүдээр та өөрийнхөө амьдралын түүхийг хараад үз. Тэгэхэд түүгээр дамжуулан та өөрийнхөө амьдралын замаа олох боломжтой юм аа. Таны амьдралын түүх, хуудсан түүх. Та юу хийхийг хүсдэг вэ гэдэг чухал. Та юу хийх дуртай вэ? Жишээлбэл би заах дуртай байхгүй юу? Надад бүр үнэхээр гоё байдаг. Би бүтээх хийх дуртай, би бусдад хувь нэмэр оруулах дуртай. Би маш олон онцгой зүйлийг бүтээх дуртай. Тэгээ энэ бол тэгээ 30 наснаас эхэлсэн гэв. Гэхдээ тэр төлөв рүү би бол чиглүүлэгдсэн байгаа. Одоогоор та юу гэдгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ бүх амьдралуудаа та хараад тэгэхэд ерөөсөө нэг гурван зүйл байна. Таны амьдралын туулалт, таны боловсрол, тэгээ гурав дахь нь та юу хийх дуртай вэ гэдэг ба. Энэ гурыг нэгтгэжээж та өөрийнхөө амьдралын замаа мэдэх боломжтой. Хэмжээд тийм. Тэгээд тийм тусалж одоо хүмүүсээ бас оройроо. Тэгээ 10 хүн би хэрвээ уурж орох юм бол урахт нь би 2 дахь арга замыг зааж өгнө. Маш гайхалтай адилхан. Тэгэхээр өөрийн нөгөө нэг амьдралын хөвгтэй туулсан зүйл. Тэгээ хоёрт нь болохоор боловсрол байна. Гуравт нь болохоор яг юу хийх дуртай юм тий. Тэр зүйл энэ гурыг нэгтгэж ерөөсөө эхнээс ахад нэгээс гуравнаас тэдээс тэднээс бүх амьдралын насаа ингээд хараад ухраагаад хараад үзэрээ гэж багш. Яг миний түүхээс санаа. Амьдралынхаа турш яаж дандаа эрүүл сарвал байх вэ? Энэ хүн Калений маш гоё асуултыг асуусан байна. За хэрхэн тэр одоо эрүүл байдлаа хадгалах вэ насан туршдаа? Энэ төлөө бид насан туршдаа хадгалахыг тогтмол хийснээрээ дамжуулаад тогтмол дадуулснараа дасгалаа хийснээрээ тэгээд түүнийгээ дадал зуршил болгосноороо бид энэ төлөө хадгалах боломжтой юм аа. Манай нэг эртний ахмад шавнараас нэг хүн асуулаад надаас та тунхаглаа нэг л удаа зүрхэндээ хэлэх хэрэгтэй гэж хэлтгээ гэж хэлсэн байна. Яагаад гэвэл нөгөө шийдэл шамбалт суусан хүүхэд учраас тэгээ зүрхэндээ нэг удаа хэл гэж заасан гэж байна. Тэгээ шийдэл шамбалт суусан хүүхэд. Тэгээ одоо тэгтэл та өдөр болгон хэлүүлээд байна. Юу өөрчлөгдсөн бэ гин. Яагаад гэхээр энд орж ирсэн хүмүүс ерөөсөө шийдэл шамбалт суугаагүй. Тэгээ өөртөө дадуулаагүй хүн олон байгаа. Тэгээд маш их эргэлзээ өөрт нь байгаа. Тэгээ энэ үнэхээр болох юм уу? Энэ одоо юу заагаад байгаа гэдэг ч юм уу. Ингээд эргэлзээтэй байгаа даахгүй. 100% итгэхийг хүсэхгүй байгаа хүн байж болно. Шийдэл суусан хүн байсан ч гэсэн яг үнэхээр болох болов уу гэдэг дээр эргэлзэж байгаа хүн ч байж болно. Гэхдээ ялгаа нь юу юм бэ гэхээр энд бол та хоёр нь л төлөөд байгаа болох болов болохгүй болов гэдэг. Гэтэл шийдэл шамблаар яваад тэгэхээр зүрхэндээ толгоонд биш. Гэтэл одоохондоо та толгоон дээр байгаа даахгүй. Харин эсвэргээр та зүрхэндээ байгаа та нэгэн үзэр төлөвтэй. Нэг төлөв. Тэр singular төлөв дээр та нэг л удаа хэлэхэд хангалттай. Гэтэл ийм dual төлөв буюу хоёр нь инхүү тэхүү гэдэг төлөв дээр хэлж байгаа тохиолдолд энүүн дээр та давтан хэлэх шаардлагатай. Тэгснээрээ энэ зүйл нь бидэнд ингээ байгалийн юм шиг болох хэрэгтэй. Бидний дотор бүр ингээд нөгөө бидний зан авир адил суугдах хэрэгтэй. Тэгэхээр өдөр болгон энэ дасгалаа хийгээд тэр үргэлжлүүлэн 90 хоног болоход ерөөдөө зан авир болдог. Гэхдээ 365 хоног хийхэд нейропластик замтай нь бий болдог юм аа. Яг л нөгөө хурдны зам шиг. Тэгээ одоо нөгөө нэг овон зам биш тий одоо эсвэл үгдийн тий шорон зам биш тий шорон зам бол арилждаг шүү дээ. Гэтэл яг нейропластик 365-гийн зам бол бат бөх зам байгаа. Энэ үед бол энэ мэдээлэл таны генд суугдсан байна. Дасгал нь энэ ихтгэл өвшин. Тэгээд энэ генд суугдахад та энэ зүйл бол автомат оролдог. Та заавал энэ төлөвтөө орохын тулд үйлдэл хийх шаардлагагүйгээр зүгээр л энэ төлөвтэй байдаг болчихно. Өмнө нь одоо бид санаатаагаар өөрсдөө оролцоод байгаа энэ төлөвийг бий болгож байна. Гэхдээ яг тэр neuroplasty буюу гений мэдээлэл суучгаад зүгээр л энэ төлөв дээр байдаг. Энэ үед
та ийм одоо замаа бий болгосон үедээ хүүхдэд төрүүлэх үед таны хүүхэд бол байглаараа тий угаасаа гений мэдээлэл нь тий энэ төлөв ийм сайхан төлөв өөртөө хадгалах ийм төлөвдөр байх гэдэг мэдээлэлтэй учраас тэр хүүхэд бол багасаа хүүхэдтэй бол тэр мэдээлэлээ бол өглөөлж байгаа маа. Сириша Калифорниагаас бас нэг асуулт байна. Ааха. Бид ер нь өөрийнхөө чадамжийг хэрхэн мэдэх вэ? Ер нь аль дандаа бидэнд урам зориг өгдөг, тийм мотивац өгдөг хүмүүсийг л дагдаг шүү дээ. Тэгэхээр би яаж өөрийнхөө чадамжийг ямар чадамжтай хүн бэ гэдгээ би мэдэх вэ? Тий. Сириша ерөөсө цаг нь ирнэ. Чи надаас урам зориг авч болно. Үүнийгээ өөртөө нэгтгээд яв. Тэгээ аяанда эцэст чи өөрөөсөө урам авдаг үе ирнэ. Чи өөрийнхөө нээлтээрээ хайлтаараа тэгэхээр асуулт нь яг юу байлаа? Хайлтаараа хэрхэн мэдэх вэ? Хэмжих мэдэх вэ? Хэрхэн мэдэх вэ гэж байна тий? Хэрхэн мэдэх вэ? Хэрхэн хэмжих вэ гэсэн асуулт мөн тий? Ер нь хэрэг чадамжтай юм бэ гэдгийг бид яаж мэдэх вэ? Өөрийнхөө чадамжийг хэрхэн хэмжих боломжтой вэ? Би нэг зүйлийг хэлэхэд Сирэш чи 100% чадамжтай биш, хязгааргүй чадамжтай. Тэгтээ чи яг одоо энэ хүртэл те ямар чадамж руугаа хүрсэн байна вэ гэх юм бол тэрийг хэмжих боломжтой түүнийг сканераар дамжуулан хэмжих боломжтой. Сканерлалтаар. Дээрээс нэмгэн танаар өөрөөсөө тэр сканерлал болох боломжтой. Та өөрөө хэмжих боломжтой. Сканер хийх процесс гэж байдаг. Жишээлбэл чи 20% чадамжтай байна гэж би хэлье. Одоо юунд хүрэхийг зорж байна те түүнийхээ 20% дээр байна гэж үзье. Нэрээ 20% байх юм бол яг таны одоо хүч чадлын тестэн дээр ч юм уу те эсвэл хэмжиж байгаа багжаар нь дамжуулаад тэр нь бол гараад ирнэ. Гэтэл ингээд тогтмол ингээд нөгөө тестээ хийгээд агаад хүч чадал байна уу, доктор байна уу, бие махбод оюун санаа сэтгэл санаагаа хэмжээд яагаад явах юм бол одоо ямар төвшин байна гэдгийг мэднэ. Тэгээ дараа нь дахиад ямар төвшинд байна гэдгээ ингээд дахин хэмжээд мэднэ. Яг хэмжил байна. Гэхдээ эцсийн бүлэгт бол чи ерөөсөө хязгааргүй чадамжтай юм шүү. Эцсийн одоо зорилгочин бол хязгааргүй чадамж байгаа. Ингээ болсон. Бүгдээрэнд нь хэрэг басан байх гэж найдаж байна. Өдөр болгон мэрэгүү ухаан өгөхтэй одоо мэрэгүү ухааны түүхүүд бол та хэд хуваалцагдана. Тэгээ ерөөсөө хамтдаа олоолаа болъё. Олон хүмүүс тус болоод хамтаар өөрсдөө яа гэвэл хэдий ч нэ олоолаа бид байна. Төдий ч нэ бидний одоо хамтын хүч улам хүчтэй байх юм аа. Энэ их хүч таны гэр дүүрэг, таны улс оронд тань бол тус болох юм аа. Тэгээ та бүгдээрээ 100 байтугай 100 мянган хүнд хүртэл хүрэх чадамжтай. Зүгээр л өөрийгөө тестлээд үз. Бүгдээрэнд нь баярлалаа.